Өдрийн мэнд бодиттой танд хүрч байна. Өнөөдрийн дугаараар бидний нийгэмд нэгэн хэвийн үзэгдэл болсон нэгэн асуудлыг хөндөх гэж байна. Бид цаашид энэ асуудал дээр улбаалаад анхаарах шаардлагатай асуудал бас бий юм шүү гэдгийг сануулах үднэс өнөөдрийн дугаарыг бэлтгэлээ. Хүмүүс холхиж хаа нэг тийш яран алхах их хотын гудамд хоёр жаал гуйлга гойно. Гадаа хүтэн гэхдээ тэд орой болтол энд л сууж харагдана. Ахын ингэрт наалдах энэ жаал даавны хам шинжтэй. Бусдаас ялгүй өөр хорог таньж мэдхтэй удаан боловч дуулж баярлаж бас гомддог. Үнэн дээр даавны хам шинжтэй хүүхэд тимч урт насардаггүй бас эрүүл мэндийн хувьд бусдаас сул. Бид өмнө нь даавны хам шинжтэй хүүхдийн талаар сурвалжлага бэлтгэж байсан. Гэхдээ тэднийг сургахаар ээж аав нь хэрхэн тэмцэж бас яаж хайрладаг тухай сурвалжилж байсан. Харин энэ бол өөр төв. Тэдний амьдрал дардан биш. 4 настай хүүхд тэврэн суух ах нь ингэж ярьлаа. Юу масой? Хэдэн настай юм бэ? Одоо 10 настай. 18 таа. Хизэнээс хэлж ин сууж байна. Одоо 7 хоног. Дүүнө. Тий. Ээж аав нь юу вэ? Ээж одоо би зогмоо байгаа. Ээжийнх нь. Тий. Аав нь яах вэ? Бу хоолоо сондоо. Ээжийнх нь би энэ яасан? Ээж одоо элэг төснөө муу одоо манаас эмнэлэг идэх гэдэг байхгүй. Тийм үү? Тий. Тэр нь хаана үдэ? Бэлгтэй. Бэлэх. Тэгээд өглөө хит гэж гарч ирэх үү? Өглөө би чинь өглөөж байгаа өдөр нэг өнгөлөө гарч. Нэг өнгөрөөж гарч ирээд орой. Орой 5 өнгөж байгаа бол. Өдөрт хэр их мөнгө болж байна? Өдөрт нэг 30 мянга төгрөг олно. Тэгээд ээжийнх нь эмчилгээний дээр төрөх нь. Тий хэвдэх гацны алгаа 3-аас илүү байна гэсэн лээ. Хаана нэвтэх юм? 100 айлд. 100 айлын тэнд үдэг юм лээ. Сүхбаатар дүүргийн эмт тийм ээ. Тий. Тэгээд өөр мөнгөө юунд зарцуулж байна? Би мөнгө хоол унд нөөсөндөө задлуулсан. Сургууль сурсан уу? Сургууль төгсөө. Одоо өөр орлого юу вэ танад? Өөр ч байхгүй лээ. Дүүн хэдэн настай вэ? Дүү 4 настай. 4 настай Тий. тий. Даавнтай юу? Даавтай. Одоо дүүгээ хэр дулаасан? Байггүй 2-3 цаг үзүүлсэн ба. Daardгүй өдөр ингээд сая хэд хоног хөтөн байлаа ш тий. Тий. Даарсан уу? Хэд хоногтой би гараагүй л дээ. Гараагүй тий. Тий нэг гайгүй өдөөлгөө даа. Энэ хүмүүс хэр их мөнгө өгч байна? Байггүй 50 талхам мөнгө 50 бүгд мөнгө өгчтэй. Хүмүүс янз бүрээр хөөдөг ч юм уу хэцүү зүйл юу вэ? Энэ цагтаа нэг хөөгөөж. Хөөгөл байна уу? Тий. Яагаа хөөд юм? Хүүхдээ гуулгуулаа гэдэг. 10 дугаар хэддүгээр анги төгсөв? Би 9 дугаар анги төгссөн. Тэгээд тэрнээс хойш сураагүй юу? Тэгээд тэрнээс хойш Балин коллеж бас төгссөн. Балин коллеж. Төгссөн үү? Төгссөн. Барилга дээр ажиллах боломж юу нэр вэ? Барилгад өн ажлыг ихлэ даанч ажлын байр байхгүй юм л да. Одоо тэгээд танаа гэр ам бүл хэд вэ одоо? Манай одоо ээж дүү бид гур. Гурлаа. Тэгээ ээж нь босож ажил төрөл хийдэг үү юу? Гүү. Энэ муу болох. Тий. Яг хоёр нь босож явах уу? Босож байгаа явна нэг энэ юм хийгээл яваад. Тэгээд ирээдүйд ямар өгн зориг хүсэл мөрөөдөлтэй? Өөнд би зураг туудын л да. Тэгээ яг 106 цуулаа гэж бод тий. Зураач болох. Тий. Ууг нь. Тэгээ одоо яасан зураач болоход юу нь болохгүй байна? Зураг цуулаа заван гарахгүй юм л да. Зав гарахгүй нь. Тий. Юу хийгээ завгүй байгаа дээ? Гэнд хоолонд нэг мөс нэг хэрэг болоод бас. Би тэр ганцаараа л авч болох сэцрээ л да. Юу нь ярих уу? Яах вэ?
юу одоо эмчэд үзүүлжээр чадж байна уу үгүй? Цацгаа сар болгоо үзүүлээ. Дүүргийн эмнэлэгт үзүүлээ. Тий. Чийл авч явах уу? Ээж нь бас хамт явах уу? Би өөрөө авч явна л да. Ээж гэртэл үлнэ. Ээж нь бол ер нь л гэртээ байж юм байна тий. Тий, гэртэл байж тий. Хоёрыг ингээ гараад явахаар одоо хоригддаг ч юм уу тийм юм байх уу? Байхгүй л тий. Энд нэг гулгуутай хүүхдүүд байдаг. Тэнд нэг мөнгө аваа явчихдаг л да. Бид нар уу? Тий. Мөнгөний нас аваа явчих уу? Тэгээд хэдэн удаа тэгж мөнгө алдсан? Би зөв олоод алдсан. Тий. Орой хэд хүртлийн суудаг лээ? Орой 5 мөнгөтэй гал буугаа явчихсан. Тий. Тэгээд буугаад яах вэ? Олсон мөнгө аваад шууд гэрлүүгөө явах уу? Идэж уух юмаа цоглуул явах уу? Ямар хуваартай байна вэ? Нэг өдрийн хуваар Шууд нэг ямар ч нэг л мөнгө гэрлүүгөө аваа явчихсан. Тэгээд дараа нь магаас нь би нэг хоол унд аваад тэгээд нөгөө магаас нагаа явчихдаг байхгүй. хүнсэндээ ер нь юу авч байна? Өдөө би нэг хоол будаа гол тэгээд төмс ногоог авч байгаа. Тэгээд махаа аваад. Тэгээд нүүснүүдээ авахгүй болохгүй л дээ. Нүүс авахгүй болохгүй яа. Нүүсээ асаав нь тий. Бэлхэд байдаг гэсэн үү? Тий, бэлхэд. Одоо ээж нь юу хийж байгаа вэ? Одоо ээж нь одоо гэртэл байгаа л да нэг. Зогтоо үжил хийдэл яаж байгаа. Намайг оройдон багтаа сонд очсон. Тэгээд тэнэс бас би өөр аваад байгаа байхгүй. Арх удаг гэсэн аа. Гү. Сансад намаа хийдэг гэсэн. Тэгээд зогтоо үнэ юм хийлэхгүй. Тэгээд энэ хоол юм унгаад байгаа нэг өөр гэж байгаа тохоо ячгүй. Тэгээд нөгөөдг нь яа хэд хоног настай байсан байл л да. Хэдүүлээ танаа гэрдүү хамт явал болох орой. Орой. Аха. Болно. Бол. Түүний ярьсан түүх хэлэг эмтрэм. Ингээд бид тэдний гэрүүл асран хамгаалагч нь ямар хүн байгааг тодруулахаар гэрийг нь зорилоо. Учир нь нэг л хэмээн сайт жилийн өмнө тэдний тухайд сурвалжлага бэлтгэж төмөн олны тусламжийг хүргэх гүүр нь болсон юм. Хөвгүүдийн тухайд ихээс хоёулаа ам бол 3. Сүхбаатар дүүргийн дугаар хорон туршин судаг. Халамжаас 200 гаруй мянган төгрөг авдаг ийм өрх. Сард авдаг халамжийн мөнгө. Хүчин бэрхшээлтэй хүүхэд засаргааны 64 мянга, хүүхдийн эм тарианы мөнгө 140 мянга, хүүхдийн мөнгө 20 мянга. Эдний үндсэн орлого нь энэ. Харин хүүхдүүд нь өдөр гарч гудамд гуйлга гууч мөнгө олно. Манай сайтад гарсан мэдээллийн мөрөөр олон хүн тусламжийн гараа сунгасан байна. Өрхийн тэргүүн 3 жилийн өмнө хүн амны хэрэгээр ял шийтгүүлсэн тул эдний ам бүл 3 болжээ. Ээж нөвчтэй байгаа тул гуйлга гуухаас өөр арга байхгүй гэж Нямболт хэлсэн. Архины хамааралтай тул ээж нь ажил хийдэггүй гэх ийм мэдээлэлтэй бид хүүхдийн тухай тодруулахаар хорооны нийгмийн ажилтнтай холбогдсон юм. Энэ хүн бол Сүхбаатар дүүргийн 18 дор хорооны нийгмийн ажилтан. Тус хороонд 2449 өрх байдгийн нэг нь Нямболтын гинэ. Харах хандах хүнгүй энэ бүлд анхаарал хандуулж 4 настай хүүхд цэцэрлэгт Нямболтыг ажилдаа болгохоор мэрэж яваа төрийн албан хаагч. Нямболт хүүгийн гэр ахуй амьдрал ер нь ямар шуухай. За энэ айлмын амьдралын хувьд бол уг нам бол дөрвөлөө байсан. Тэгээд энэ хүүхдээ аав нь болохтой одоо шүгэн шийдвэр үүсгэх газар ял этлж байгаа. Тэгээд ээжтэйгээ дүүтэйгээ энэ хурал амьдардаг байсан. Тэгээд одоо сүүлийн үед одоо дүүгээ тэрвэрэд ингээд гадуур яваад байгаа. Тэгээд амьдралын хувьд бол уг нь бас буруур тас тийм өөрхий орлогогүй айлвш л дээ. Нөгөө баг хүүхд нь болохоор даавны өвчтөө. Тэгээд нийгмийн халамжийн хуулийн дагуу асаргааны мөнгөнд итгэмж авдаг. Тэгээд уг нь бас энийг зөв зохицуулаад явбал хороо дүүргээс нь бас зөх хэмжээгээр анхаарч үзээд уг нь болчихл стал айл байдгийг тэгээд бас юун дээр болдгүй юм асуудал тус баг зэрэг байгаад байгаа энэ алт. Уг нь бол өөрийн гэсэн газартаа бас өөрийн гэсэн жижиг ч гэсэн өөрийн гэсэн байшинтай ийм л айл л да. Тэгээд
одоо энэ хүүхдийг бас гуйлахгүй болохгүй байх тал дээр нь хорооны зүгээс нэлээд олон удаа анхааруулж утсан. Тэгээд байнга одоо манад хажууд нь загсаад авах гэж. Тэгэл хүүхдийн цэцэрлэг энэ төр тамруулах талаар бас ярьсан. Тэгээд хүүхдэнд лээ цэцэрлэгт аваад өгч чадахгүй л байна. Тэгээд ийм асуудал гараад байна. Тэгээд цааш тус бид хүн арга хэмжээ аваад ажиллаж байна. Ээж нь архины хамааралтай гэдэг мэдээлэл манай сайт дээр гарсан байсан л да. Үнэхээр архины хамааралтай. Архины хамааралтай байгаа маа. Ер нь яг одоо манай тэр авийнх нь хэдэн архиуд хүмүүс байдаг. Тэгээд эднэртэй нийлээд тусч байгаа. Архиугаад байдаг. Гэхдээ яг сүүлийн нэг сарын хугацаанд бол архиугааг баг. Танаа хорон дээр ийм одоо онооны хувьд бага оноотой тий эмзэг ядуу гэж болохоор хүүд хэр олон байт юм. За манад бол одоо хүнсний яг толон авж байгаа 70 гаруй өрх байж байгаа. Тэгээд энэ айл маань бас яг нөгөө 2013 оны өрхийн хэмжээний судалгаагаар дараахан бас яг нэгдүгээр төвшин гэж гарч чадаагүй. Тэгээд яг халамжийг хэлц yorгоол бид нар энэ айлын хүнсний толонд хамруулж өгөөч гэдэг хүсэлтэд гаргацсан байж байгаа. Манай халамж ажилтан тэр чиглэлээр ажиллаж байгаа. За тэгээд уг нь одоо бас манай өрхийн имлэг, манай өрхийн эмч бид нар бас ярилцаад энэ хоёр хүнийг хоёулынгийн одоо группт оруулаад бас нэг тэтгэр тогтоолгоо гэдэг юутай байгаа. Тэгээд ирэх 3 дахь өдөр одоо группийн оруулахаар ярилцсан байж байгаа. Тэгээд өчигдөр бас гэрлэг манай эмч нар очсон хаалгаа тайлж өгөөгүй лээ. Тэгээд өнөөдөр бас очсон чинь тайлаагүй л гэж. Уг нь түрүү намайг очиход гэртээ ээж нь ганцаараа байж л хоёр хүүхдээ цэцэрлэгт явуулсангүй яагаад явуулсангүй гэж өглинг унтчихжээ. Маргааш би өөрөө аваад ч өгнө гэл. Тэгж ялээ. Ахын нөгөө нь ажилд оруулж өгсөн гэсэн тий. Тэг ахын уг нь бол нэг өөрөө бас барилгын юмд төгссөн. Тэм жанр төгссөн. Тэгээд одоо бас яг тухайн хүүхдийн маань бие болдрын байдлаас болоод ажил олгогч нар маань бас нэг хэд хоног ажиллаж үзээд ингээд тэнцэхгүй байна гэдэг. Одоо гаргачихдаг. Тэгээд хамгийн гол нь одоо нөгөө группт оруулаад хөгжлийн бэрхшээлийн тэгээд тогтоолгочих юм бол бас аж ахуйн нэгжүүд маань хүлээсэн өргөж байгаа ш. Нөгөө 50-аас дээш ажилтнаа байгуулга нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах хэрэгтэй гэсэн заалтын дагуу одоо энэ хүүхдийг бас ажилд авах болов гэж бодоод бид нар ямар ч ус одоо ирэх 3 дахь өдөр ээж ийн нэм бол тэрийг бас халамж юуных нь группийн орлоор оруулах явтаа байж байгаа. Юм бол түн маань өөрөө ямар нэг одоо өвчин ч юм уу тийм юутай зүгээр эрүүл хөвгтөн жоохон жижигхэн ч юм шиг. Тэ ерөнхийдөө бол бас юу л да нэг тийм хөгжлийн бол юу дөрөтл байгаа. Тэ албан ёсны эмчээ юугаар тогтоогдоогүй ч гэсэн тийм хилээрээ юуных нь хөл бас нэг тийм өсөлтийн хоцрогдол заавал байгаад байгаа. Тэгээд энэ чиглэлээр энэ нарийн мэрэгжлийн эмчээр дахиад үзүүлээд ингээд амьдрал байдлыг танилцуулаад ямар ч бас нэг халамжийн тэтгэмж олгох талаас нь хөдөлж байгаа. Тэгээд манай Сквадр дүүргийн хүүхд гэр бүл хөгжлийн төвөөс бас анхаарал тавиад бид нар өдөр болгоно энэ айл руу очиж юу болж ийн яаж ийн гэх. Тэгэл яваад очихад л хоёр хүүхд маань гараад явчихсан байх юм. Тэгээд би дөнгөж дөрөв очиход ирсэн бас. Тэгээд маргааш өглөө би 9 цагт ирэн шүү хүүхдээ цэцэрлэгт хамаагүй хоёул хамт хүүхдийн шиг өргөж өгье гэдэг гэж хэлж гал ирсэн. Тэгээд ээжийнх нь би юм байдал бас миний бодлоор одоо манай эмчнэр үзснээр бол ер нь хүндэрсэн байх магадaltaй байна гэж бодож байгаа. Ийм мэдээлэл авсан учраас үргэлжлүүлээд өрхийн эмчтэй уулзлаа. Нэм болт 20 настай, дүүн 4 настай. Ээжийнх нь биеийн байдал муу байгааг хэлж байна. Яг энэ гэр бүлийн хувьд ээжийнх нь биеийн байдал ямар байгаа уншин юу болж таарсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ айлын гудамын манайх нэг хүн эмч болгон нэг гудам хариуцсан явдаг. Нэг өөр гэсэн гудамыг хариуцдаг. Одоо яг өөрийнх нь гудамыг хариуцж исэн эмчнүүд сайхан ажилласаа чөлөөлөгдөд гарцсан байгаа суралцгаар. Тэгээд намайг очихтол би өөрөө дуудлага гаргаж үзсэн. Тэгээ сар болгон иргэдэг. Байнга тэр хавар очил ерөнхийдөө энэ айлыг мэддэг учраас бид нар байнга иргэдэг. Тэгээд яг тэр өдөр очиход бол ээжийн биеийн байдал нэлээд хүндөвтөр. Тэгээ хоёр хүүхэд нь ерөөхдөө хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд ээж нь нөгөө элэгний С вирустэй ямар нэг эмчилгээ хийлгээг удацсан. Тэгээ биеийн байдал маш хүндтэй. Элгэнд нь асцит буюу шингэн маш ихээр хурцсан байсан. Тэгээ бид нар газар дээр нэмчилгээ хийгээд нөгөө цус алдчихсан. Бөөлжөд даашаа тийш зэрэг цус алдчихсан. Тэгээд 103 дуудаад тэгээд явуулсан болооч нөгөө
эрүүл мэндийн дэвтэр бөглөгдөөгүй гэдэг шалтгаанаар дүүрээс буцаад ирсэн байна. Тийм. Тэгээд бидний зүгээс одоо ямар арга хэмжээг авч ийнэ гэхээр эрүүл мэндийн дэвтрийг бөглүүлнэ гэж бид нар одоо өнөөдрхөн ажилтнаас мөнгө цуглаагаад ингээ байж байна. Тийм. Маргааш бөглүүлчих нах. Тэгээ ээжинд группт оруулах талаар ярилцсан эрх 7 хоногийн 3 дахь өдөр орох юм. Тэгээд ер нь бол ээж нь өөрөө юу архины хамааралтай маш ихээр арх уудаг. Хоёр хүүхдээ бол хардггүй, хоёр хүүхэд нь гуйлга уугаад ээж нь өөрөө ингээд явдаг. Гэр нь ихэнхдээ эргэж тарахад дандаа эзгүй талчдаг. Энэ бол хүүгийн хувьд өөрөө яг эрүүл мэндийн хувьд ямар онцтой яг онцлогдсон уу, онцлогдоогүй бас нэг биеийн жижигхэн чим шиг үеийнхнээсээ тий яг том хүү нь одоо энэ юм бол тэгээд тэгээд яг нас нь яг хэд вэ? 18-тай гэдэг байна. Өөрөө ер нь бол 19-тэй. Гэхдээ биеийн юу үеийнхнээс өсөлт харьцангуй хоцрон явагддаг тийм хөгтэйгаа. Тэгээд ингээ хорооны нийгмийн ажилтан болон бусад хүмүүстэй бид нар ингээ ярилцаал ажилд оруулаад ингээхээр нөгөө өсөлт төгслийн онцлог нөгөө хүүхдийн маань онцлогоос шалтгаалаад бас энэ ажилд олгогч нар маань ямар нэгэн асуудлаар гарах ч юм уу тий ажил гоох тийм шалтгаан айгүйх гарсан. Тэгэхээр нөгөө дүгөө дагуулаад гуйгаа ч юм явдаг. Яг энэ даавны хам шинжтэй ийм хүүхдүүдийг ер нь ингээд бас илүү эмзэг байдаг гэж үздэг шүү дээ. Тэгээ гадаа суух нь өөрөө бас тухайн хүүхдийнхаа эрүүл мэндэд ямар байдаг. Мэдээж харьцангуй даавны эмгэгтэй хүүхдүүд маань тархлааны хувьд харьцангуй муу байдаг. Тэгэхээр өвчөөс сэргүүц чадвар тэрийг дагаад багасч байна шүү дээ. Тэгэхээр энэ гадаа суугаад тэгээ хүүтний цагт олон цагаар суuna. Тэгээд өөрсдөө ингэсэн дулаан хувцсгүй нэмгэн хувцтай ингэ суух нь тухайн хүүхдийн биеийн байдал бол бас мэдээ сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээд очиод ээжийн үдс эвжээд түргэндүүд явсан хүүхдийн үсгэд бас хүүхд нь хатгаад байлсан. Багна. Тий. Одоо энэ юм болт хүүг онцлуул одоо ямар онш гарч ирэх бол ерөөхдөө мэдрэлийн талын өсөлт төгсөлттэй холбоотойгоо асуудал гардаг. Нарийн мэрэгжлийн судалгаа хийх шаардлага. Онцлогоонд орох шаардлагатай. Ээж нь бол ерөөхдөө онцлогоонд оруулаад манайх өчигдөр очсон нөгөө шинжилгээ гэрээр нь очиж авъя гэдэг өөрөө ирнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ тэр хүн чинь тий. Тэгэхээр өөртөө очиж аваад бид нар ингээ гэсэн чинь хаалга тавиагүй гэртээ байхгүй байсан. Хоёр хүүхэд жоохгүй ийсэн жоохгүй гэр нь чочтойсэн. Өнөөдөр бас очсон бас байхгүй байсан. Яг энэ танай хорооны хувьд үндсэндээ амжиргааны баталгаажих түвшинс доогуур орлоготой дээрэс нь олон хүүхэдтэй ч гэдэм юм бэрхшээлтэй гэж хэлж болохоор өрхөөд юу нэр олон байдаг. Ер нь бол харьцангуй бас годон ганц нэг айлууд бол байдаг. Тий. Одоо юу гэдэг өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах тал дээр бас тийм айлууд юм. Сул тийм хөгжлийн одоо хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу тий аав ээж нь амьдралын боломж тааруу ажилгүй эсвэл ямар нэг хөдөлмөр эрхэлдэг боловч арх хэрэгэлдэг ч юм уу тийм айлууд бол бас ганц нэг бий. Ингээд бид хорооны нийгмийн ажилтнтай хамт нэм болтынхыг зорилоо. За эдгээр 9 хүтэнд гадаа сууж гуйж суусан жаалууд 19 цагийн байдлаар гэрт нь ирэхэд гэртээ ирээгүй байна гэдэг зүйлийг ээж нь хэлж байна. За ингээд дотгошоо оръё. Бас бид нийгмийн ажилтан цогтод ахтай хамт ийшээ дотгошоо ороод ээжтэй нуулцъя гэж бодож байна. Үндсэндээ нөхцөл байдал ямар байх нь вэ? Энэ хоёр хүүхэд цаашид ер нь яах вэ? Ээж нь ямар бололтой, ямар зовнилтой байгааг бас орж асуу гэж бодож байна. Хүүгүүдийн ээжийг пүрэвсэрэн гэдэг сүүлийн 3 жил архиулсан гэж ярьж байна. Одоо биеийн байдал муу байгаа тул архины хэрэглээгээ зогсоосон гэж мэдгдлээ. Гэхдээ одоо өмнө нь хамт наригдаг байсан нөхдүүд нь хашаанаас нь хүн сулгаалах хаалга үүдийг нь нүдэд амар заяа үзүүлдэггүй гэж хорооны нийгмийн ажилтнаа пүрэвсэрэн хэлж байсан. Халамжаас нэг 100,000 төгрөг авсан. Тэрнээс нүүртүүлээ мундаа бэлтчихээд нэг 74,000 төгрөг карм алдсан байсан. Уулын гэртээ ирээ цэбэнтэй хийчихсэн гэж бодоод байсан. Бүр хайгаад олдгоо өглөө. Одоо танай хоёр хүүхэд өглөө хэд иж гарах уу гэрээсээ?
Өглөө өшөө өдрөө явсан. Өдөр л явах уу ер нь? Өөр шаардлагатай үед үү? Тийм ээ. Нэс бага болж байвал би гаргадгүй маа. Гарахгүй өнөөдөр өглөө явуулаа гэсэн чинь мөнгө төгрөг байхгүй умараад уйлдуулаад хоцроочлаа. Ер нь цэцэрлэгт хизээнээс оруулах Өглөө явах байсан. ер нь түрүү жил бас цэцэрлэгт оруулахаар болсон гэж сонсогдчихсэн. Тэ би дагаагүй байна гэд арай жоохон байсан аваагүй. Сая одоо юм хомэд чи ойр зураг өөрөө хийгээд идэг очиад байгаа. Ганцхан зогч чадахгүй шээч хэлж чадахгүй байгаа л та. Таны би яаж вэ? Ой мөчнөө өвчтэй байсан. Угаасаа хэлэг муутай хүн байсан л та олон жил болж байгаа. Одоо харин ингээд хатуу томроод устчаад байна. 26-7 жил болж байгаа хүн л та. Та тэгээ жоохон балгалчаад байна уу? Балгаагүй. Сүүлийн үед бол гайваа. Тэ. Хэдэн жил үү? Нөхрийгөө явахаас аяа нэг уужсаа. Явсныхаа дараа сэтгэл санаа өмөрөөд яг бүтэн 5-6 сар болж үйлчил алсахгүй ууж байгаа хүн болсон ухаарад. Тэгээд болж байгаа тэгээд бүр болоод одоо 5 сар болж явах шиг байна. 5-6 сар. Одоо тэгээд хүүхдүүд нь одоо ингээл гуйлгагүйгээд байх уу? Эсвэл одоо цаашид яана? Уг нь тэгмээргүй байна. Тэ. Яах уу тэгээд? Өнөөдөр мөнгө олчоод аргагүй хэн явуулчлаа. Нэг хэдэн төгрөг байгаа тэрээр 3 сар ийм өгсөн болохоор авсангүй хүүхдээ явуулчлаа. Авал одоо яг бүгдийг нь аваад хэвтэх болох гээд байдаг. Үлдсэн мөнгө. Халамжийн мөнгөө ер нь юунд зарцуулж байна? Орон гэртээ зарцуул. Уул нь өөрт нь юм зарцуулах ёстой гэдэг байгаа. Эмийг авч чаддаггүй. 200-ийнх нь жижиг сайжиг би хуурай эмийг л би байнга авч өгч байгаа. Одоо танаа хоёр оройдо бууж ирэхдээ хэдэн төгрөгтэй ирэх үү ер нь? Эсвэл их муу ирлээ л гэдгээ. Сайн хийвэл нэг 30 мянга, бага хийвэл нэг 15-10 тал ирдэг юм да. Тэ. Одоо тэгээд таныг эмнэлэгт хэвтгсэн байх шүү дээ. Тэ. Одоо хэвтэх боломж олцоо нь яаж вэ? Батгалынхаа дэвтрийг бүглөөг байгаа оргоныхаа мөнгийг уулна бэлдсэн байсан чи одоо хайчихлаа та би. Одоо тэгээд жилийн өмнө бол манай сайт Игэл имэнгээ сайтаас танаад ирээд аяагүй санагдаад байгаа зэбэнтэй юу хийсэн. Нөгөө голдооц махаарчсан дэрийг шуулсан хүн маань ч мэдж байгаа 2 утам нэг нь байхгүй бах. Хэр хугацаанд арх уусан бай ер нь тасралтгүй уусан хугацаагаа аваад үзвэл 6 сар нөхрөөгөө явсан та. Одоо нөхөр маань 3 жил болж байна. За 3 жилийн өмнө. Тэ. Хөвгүүдийн ээж пүрэвсрэнгийн эцэг их багтан өнгөрсөн тул эмээ дээр өссөн гин. Түүнийг нас биед хурч хөдөлмөрлөх цаг нэрэхэд ардчилсан нийгэм рүү шилжсэн үед тул тууштай ажил хийж үзээгүй гэлээ. Эрхэлж байсан ажил нь ширхгийн ундаа чихэр мэтийг зарах. Харин ханилж суусан ирнэ хүн амны хэрэгээр ял идэлж байгаа тул ийм амьдралтай золгосон гэлээ. Бид энд хин нэгнийг буруутгах гэсэнгүй бодит байдлыг хүргэлээ. Харин энэ бодит байдал тулгуурлаад асуухад нөгөө талаас нэг юм асуудал байгаад байгаа нь одоо архинаас хамааралтай гэдэг юм уу те. За би энэ хүүхдүүдийг төрүүлсэн учраас сургуульд оруулах, хувцаслах, хайрлах ёстой маа гэдгээ ухамсарлахгүйгээр хоорондоо одоо гэр бүлийн хүрээнд архитан согтураад ингээд архитан согтурдаг маа гэхэд ажил хөдөлмөр эрхлэхгүй ингээд байгаад идэг юм өрхүүд бас олон байгаад байна л та. Ер нь тэгэхээр тэдгэр хүмүүс дээр бас авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу байж болно гэж харж байна. Ер нь энэ манай улсад бол архины хэрэглээ зөв санал амар газар авсан. Ер нь бол саяхан тавх харлаа шүү дээ. Нийтийн бэргийн бараг 70 орчим мөн арх согтох үедээ хийж. Тэгэхээр мөрдөн байцаагч нар юу гэж ярьдаг вэхээр ихэнх залуучууд одоо ялангуяа архины хамааралтай болоод гэмтэрд орсон одоо ус насны залуучуудын яриа явдгаар юу хийсний санахгүй хүртэл байдалтай гэмтэрг үлчиж байгаа байхгүй. Тэгэхээр архинаас хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр
томоохон дөрөвт арах хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. Нэгдүгürt энэ бол үнэхээр одоо манай үндэсний асуудал болсон нэг асуудал байна. За хоёрдугаарт юу вэ нөхөр архинаас хамааралтай энэ гэр бүл дээр ийм бодит кейс зөндөө байна л да. Одоо хамтарсан багийнхаа ажиллаад за энэ ээж аав хоёр нь бол хүүхдийг одоо асарч хамгаалж одоо цааш авах боломжгүй болж байна. За тийм учраас дүгнэлт гаргаад одоо эцгийх байх эрхийг нь хаасаад тэгээд хүүхдийг нь төлөрсөн асрамжийн газар шилжүүлэх ийм кейсүүд байгаа. Нэвтрүүлгийн гол бааtruуд болох Бүрөвсрийн эгчийг хорооных нь өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын төлөөд эмнэлэг твтүүлж гисэн. За харин 4 настай хүүхдийг цэцэрлэгт нь өгсөн гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ хүүхдийг нэг өдөр цэцэрлэгт нь явуулаад дахиад өнөөдөр бол цэцэрлэгт нь хүргэж өгөөгүй байна. Иймээс дахиад цэцэрлэг дээр нь болоод гэрт нь очиж уулзнаа гэж хорооны ажилтан цогтод ах хэлсэн юм. За харин ээжийнх нь биеийн байдлыг одоо эмчнэр ажиллаж байгаа. Ерөнхийдөө нэлээд муудсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Нөгөө талаас нийгэмд байгаа энэ асуудал бол нийтлэг дүр зураг болчихсон энэ асуудал. Товчхондоо бол та хүн нэмбэл хүнс нэмдэг гэдэг үг бус хүн төрүүлж байгаа бол хариуцлага гэдэг зүйл байх ёстой маа гэдгийг нийгмийн зарим хэсэгт төлөвшүүлэх шаардлагатай байна. Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд аж төрөх ёстой гэдэг нь угтаа бол цагаан дээр хараар бичсэн бих төдий зүйл биш юм а гэдгийг анхаарах шаардлагатай байгаа учраас өнөөдрийн бодит байдлыг хүргэлээ анхаарлаа хандуулсан танд баярлалаа.